Улсын хурлын гишүүн сангийн сайд Жавхлан болон боловсрол шинжлэх ухааны яам, эрүүл мэндийн яам, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг даргын 5 газрын дэмжлэгтэйгээр анагаах ухааны үндэсний их сургуулийн Дархуул аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн Харьяа 50 ортой 9 давхар эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Анагаах ухааны их сургуулийн эмч багш нар тэндээ онлын мэдлэгээ заагаад энэ эмнэлэгтээ практик дээр үйл ажиллагаагаа үзүүлж харуулна гэсэн. Хоёрдугаар энэ сурж байгаа оюутнууд энэ эмнэлгээр дамжуулж бас практик мэдлэг олж авах боломжтой гэсэн. Тэгэхээр хойд бүсийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг удирдах яваа Дархуул аймгийн хувьд бол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт заашгүй чухал, мөн боловсон хүчтэй бэлтгэх нь хамгийн чухал асуудал. Энэ бол өрсөлдөх чадрын судалгаагаар Дархуул аймгийн хамгийн доогуур үзүүлэлтэд яваа салбар бол манай эрүүл мэндийн салбарууд байгаа. Тийм учраас эрүүл мэндийн салбарынхаа боловсон хүчин болон хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх нь бидний дараагийн энэ салбарын үйлчлэгийг сайжруулах хамгийн том гарц юм а гэж бид харж байна. За улсын төсвийн 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх эмнэлгийн барилгын ажлыг Ventana Construction компани гүйцэтгэх юм а. За тус компани ерөнхий инженер Нэргүү Атар орон нутгаас төр ажлын байр гарган чанартай богино хугацаанд барилгаа барьж дуусгах нь гэлээ. Ер нь бол барилгын ажил бол богино хугацаанд барьж ашиг олдог, үр дүнтэй байдаг. Тийм учраас бид нар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний санхүүжилтийн хуваарийг дагахгүйгээр аль болохоор богино хугацаанд хийж 2 жилдээ багтааж дуусгах тийм бодны өөрсдөө барилгаа өгсөлтийн үед барьж байгаа. Дээр нь сая засаг дарга 25 онд багтаад дуусгаасаа гэж хүсэлт гаргаж байна. Энэ бол зүү зүйтэй санал. Ер нь барилгыг хурдан барьж ашиг олдог учраас бид нар аль болохоор шуурхай ажиллах болно. За анагаах ухааны үндэсний их сургуулийн Дархуул аймаг дахь салбар анагаах ухааны сургууль нь анх 1969 онд үйл ажиллагаагаа нээж ижээ. За өдгөө 10,000 орчим оюутнуудыг төгсгөн гаргасан байна. За уг амьлаг ашиглалтанд орсноор оюутнууд онлын мэдлэгийг практик дадлгаар баталгаажуулж, боловсон хүчний чанар сайжрах, инновац суурилсан эрдэм шинжилгээний ажлууд хийгдэнэ. За мөн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм а. Тэгэхээр Монгол улсын дээд боловсролын тухай шинжлэх ухааны технологийн сургуулийн маань хуулийн хүрээнд бол анагаах ухааны боловсрол олгодог их сургуулиуд иргэдэг их сургуулийн эмнэлэгтэй гэсэн заалтыг. Тэгээ энэ хүрээндээ бол их сургуулиуд маань их сургуулийн эмнэлэгтэй болж энэ их сургуулийн эмнэлгүүд байгуулагдсанаар бол бакалаврын болон магистр докторийн төгслийн дараах бүх сургалтууд үйл ажиллагаанууд маань бол чухал ач холбогдолтой ийм үйл ажиллагаа болж байгаа. Сургалтын чанар бол сайжирч тийм ээ. Энэ сургуулийг төгсөн гарч байгаа эмч эмнэлгийн мэргэжлийн хувьсгч нар бол чанартай сайн төгс энэ боломжийг бүрдэж байгаа маа. Үйл ажиллагаа явуулснаар бол 4400 м квадрат талбайтай 9 давхар ийм сайхан эмнэлгийг шав өнөд тавьж байна. Тэгэхээр эрүүл мэнд энэ салбар бол хамгийн чухал. Энийг сургалтыг их сургуулийн эмнэлгээрээ дамжуулаад тийм ээ сургалт эмнэлгийн тусламж үйлчилгээ энэ бүх зүйл маань нэгдүгээр цогцоороо явагдахын боломж бол явагдаж байна. Тэгээ их сургуулийн эмнэлгийн тогтцоо бий болсноор сургалтын чанар бол дээрээ сайн болно гэж байна. За аймгийн нэгдсэн эмнэлэгт хойд бүсийн иргэд зарим ирж үйлчлүүлдэг манай аймагт энэ жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 6 эмнэлгийн барилгын ажил хийгдэх юм а.